Наатам онцгой хурдж ирсэн дэрэгэр эвэрцогоо тэгсэн дэд шагнал Араатны хааны нэрч алтан цамаар нүдэж эмэлдэр сигэн дарахад газрын сууцлоор гардацгүй шагаллаа. Бүхэнд сонсоо очтонгийн бүхэнд яруу дуу чадваруудын тийм яг доноо зардж бай. Араатны хаан арслангийн албан тамжилтын дагуу саваагүйс сармөгчим сэн дуусны дотруудна өөрийн биеэр уруу хондрат үнэн хөө дуусны дотрууд болно. Эмтэн бүхэн гिचэгдэн Араатны хаан ороо авьяасдаг дуусны дотрууд апгийн дэжин давачна тусны үхэр тагачин уран гараар тийсэн гайхамтас хотоор гаран гарган дэдна. Амтдан апгийн ангийн махайлгүйс нэрнэ энэ насанда эцэс хайр үеийн үрд их хотоор шагнаа. Өгсөн хайна. Яалаа гинэ. Африкийн диваачд очиж арслангийн шагналыг хүртэхгүй юм бол арга дүнгээ болоод би айлын хоо болон яшиг. Яа даваац. Ямар арга байчлаа. Ваа! Над чиг сайн дуучны мартаас чагаад олохгүй дээ та нар. Ваа! Чи бас намайг дуучин биш гэж байна уу? Би чамд зохиосон дуугаа дууч өгье. Тэг зэмэндэ эргэн би Тэрүү ага лисэн би Асаг нүдэн хоотой би Энтгийн үхэл дуртай би Агаар тэнгэр лисэн би Тэг зэмнэн хоотой би Чи энэ уралдаанд оролцож яг гэж байгаа юм? Арслан хааны шагналыг хүртэж арви олдмаар. Хэрвээ хэлснээр минь хийжээвэл тусгай шагнал хүртэхэд чинь би тусалж болох юм. Би чам туслая та. Хэрээ минь чи энэ артист. Энэ уралдаанд яг хин оролцох гэж байгааг олж мэдээдэр чадах уу? Дайцгүй. Дараа нь яах юм? Нарийн учрыг найдан чамд сүлд нь хэлье. Хэрээ би ингэ явлаа шүү. Хэлсэндээ хүн шүү. Ваа! Энэ мод тэнхрэч их хэрэг болно доо.
өнөө гэдсмаа хоол хийж харж игнаад баа шарсан маа жинсэн мах ялсан мах таргаан хоньны гой дахианы амтд дадавч жинсэн хям утсан хям чихсэн хям шалсан хям бан ботгдоо барин тавин үцэгдээ баяждах таусхор бархирч уйлмаар санагдах юмаа Яс хадаж зүрх төстэй янгат сайхан дуулж байна шүү та. Ооч идэх юм олдохгүй. Өөр хүрээд явж бай. Юунда тэгтлээ дургуй чинь хүрэв. Эцэн хийв эрийн буг. Эцэн хааны шагнал хүртэж шээд. Чоно миний өмнөр цочигчгүй гараа явдаг болж өгнийг нь мэдсэн бол аль дээрс ичдэг байсан юм. Хэлснээр минь хийвэл хин хиндээ туслаж болох юм да. Хийснээр чинь хийж болно. Харин худал хэлсэн байвал өөрийн тань ани би үчийн зааг нь олно гэж мэдээрэй. Эвийн тааруулж байгаад энэ дууны уралдаанд би төрүүлэх хэрэгтэй байна. Чи надад тусал. Тэгээд хоёлаа шагналаа. Тэнцүүхэн хуваагаад авчи. Ойлгосноо? Багч чинь ч яг шоглч. Баавал жоохон хэцүү вэ. Шилвэс эрвэс гэдэл шивэн цагдаанааг би шүү цаагаарч. Эвийг нь тааруулнаа хоёулаа. Чатал амтагдаад бай хүүха яц талнад мар байх чинь хүүха ханнар хармотыг хүүха дүнхэр дүнзмотыг хүүха За, ямар вэ? Мөн мундган. Тэр матаг хоолж чадах уу? Чадна. За, ямар вэ? Мундаг вэ нөө? Ястай мундаг байна. Ёо баавган. Болж үзээ чи. Хамаг амтд буулах гээд бэлдэж байхад ганцхан чи амтан ялгаад мотгочод байна шүү дээ. Болж хэрэгтэй. Ич. Хөөе сэтэрхий. Тэд нар яагаад дуусгаад байгаа юм? Дууны уралдаан болж байгаа гэж хэлээд байгаа юм шүү. Хамгийн сайн дуусныг нь хаан эзэн шагнана всэ. Хаан эзэн яаж шагнах юм бол? Хамын алмаазан битэн Маш гоё. Маш их хоол. Бүр
дуртай хоолыг нь Хөөх. Зөв юм бас. байна. Бас самбарч юм. Байна. Бас Байна. Байна шүү дээ. би хөлөөгүй байх чинь. Хаан эзэн шагнаж байгаа юм чинь. Зөндөө их луван байцаа манжин юу л дээ шүү дээ. Хаан эзэн намайг шагнах болов уу? Чом шиг хинийг зодооч мангар юмыг юу гэж шагнах юм бэ? Дүрмийг чи юу н ойлгосон юм уу? Зөвхөн дууч нэгээс шагнах гэсэн. Би дуу чадсан шүү дээ. Чиний дуусна гэж юу байсан юм бэ? Та хоёр намайг цаадаад байна уу? Та муу хоёр дэлдгээр би юу н яах юм? Та хоёртой би найзлахгүй. Хүүе, баавгай. Хүрэн найз минь. Хичнээн хэрвээ чамайг Яах гэж дууны тэмцээнд оруулъя. чи намайг амтны хэлэг дог болохгүй юу? Яадаа гэжтэй бааваа минь. Яг чам шиг ийм сайхан дуутай. Ялах нь тодорхой юм чинь. Яатачгүй орох хэрэгтэй. Тэгээд би чадах юм уу? Чи чадахгүй бол өөр хин чадах вэ? Чи нэг сайхан хүрхэртэй. Гахалтай. Одоо нэг барьхэр да. Үнэ чи яав? Оин тансаг хоолой чинь уяал уйж байхгүй юу та? Чамд хэр сайхан хоолой заяаж. Чангас гарсан чинь туулайнууд жихөө дараа цаадаад байсан шүү дээ. Атархал. Тийм ээ чана. Ааха. Энэ сайхан хоолой чинь атаархаад хоёр бэлтгэн өгдөөд байдаг байхгүй юу та? Чи үнэхээр тэд нарыг найзаа гэж боддөг юм уу? Үгүй шүү дээ. Нодлон жил яалаа. Тийм шүү. Энэ муу сэтгэрхээ амтлаад идэх гэж явахт нь үнэхээр чи алгадаад алцгаа шагаа үсттэй. Одоо тэгээд хэн сайхан сэтгэлтэй байна да? Баавгаа минь сайн бод. Ваа. Охтон зурам зараа. Ой шот. Бүгдээрээ. Тийм үү. Маваа хүртэл аврагын төлөө өөрсдөлтийн хэмгэн. Алтан гургалтай гэл айгуу бол төрүүлнэ гэж амттай болгоно ярьж байна шүү. Миний нуртан төрүүлэгчтэй. Мэлхэл нисгтэй. Төдлөд бүр энэ мач хорлон санагдлаа. Ваа.
Яла гинэ чи. Алтан гургалтай гинэ. Тийм бивэ. Зайл дүнэг гэдэг нэрийг зүгээр ч нэг авчаагүй юм шүү. Хүссэн бүхнийг минь хийгээд байвал хүссэн газарт чинь би хүргэж өгье. За юу? Эн чин тэгээд үнэн гэж юу? Би яачдаг юм. Таны хэрэг чи дуугүй сонс. Үнийг чамд хэлээд байна. Адгийн мангууга мэдхгүй бас алтан гургалтай баяцалхыг инээ. Өөрөө чи тэнэг чон өсөөд гургалаад ирэхээр крем нь хооцааж өгөөч гэж гонгохгүй агаж харах юмсан. Яда гинэ чи Ямар ч гараад ирдэ. хамаагүй. Баяцгал юм бол өмхөнтэй. Харин би чамайг анчин зааж өгөөд хуухай сарларсыг чинь болоо чадсан шум. Дарваа минь. Өдгөө хий чи юу гинэ? Өд сөдийг чинь дасал татаад үнийг нүдэн дээр одоо охин чамайг хонгож ахи. Чамаа. Баяцгал юм бол би чи дагаа тоо. Ари зам тэрэг чанам. Ваа. Дахиж юм асаа үеви. Natural болцгоолоо надаруу хараа ангиж бай үнэт би танаас танадаа үнэ хэлээ ignorance би төрүүлмээр байна хэрвээ тэгвэл би хэнийг ч хурахгүй үнэн намын сайхан дуулаа гэхэд үнэхээр хинч гайхахгүй дэвчин хэнцэр намайг бүгдээрээ дэмжих болно олон амтан онцгой гайхахгүй харсан бүхэн хайлан хүндэрлээ улаан шаргал зүстэй уяналархай битэй үрсэлэн ялон шингэн дooтай уйран унга шийдтэй хөвчин хөрхөн унаад би хөхөнөөс дотохгүй хоолойтой алтан дэлхийд ганцхан би аргагүй авьяастай үнэг шүү би Ажив бичээд ав. Алтан гурвалтай дуусах урд зүй зөвлөгөө. 1. Хүйтэн булгийн усанд хідэн цагаар зогс. Юу? Хоолойгоо бас өсөөд 2 цаг жигнэ. Үнэгээ чи яг ирүүл биз? Дугаар бич. Өглөө босоод ирмэгц өргөстэй харна. Залиг. Өвдөх янзтай байвал орхины хүйтэн усаар гонгонтлоо зайлгэж ирээ навчин дээр хевлээд энэ тэнд би тараа. Дорн дууч алтан гургалтай хуурамч гарын өсөг зурхаа мартваач. Хэлсэн ёс орчин хинээ бид. Ваа. Манаг мэг бавган. Одоо чиний ээлж үнэг их чихээ өмнөс үхэх хэрэгтэйч болж тий. Одоохон чам руу очиж яа. Онцгой үзэсгэлэнт ачаа. Доочин гургалдаад очиж дуулахгүй бол болохгүй нэ бавгаандыг минь залт үнэг чадах нь байна. Бас өөдгөө тэнэг хэрэг сургал тарах нь байна. Тэгэхээр биишээ явлаа. Чи тийшээ яв. Хүй. Хоёулаа хамт явъя. Гав ганцаараа явж байтал гайд нэг чамайг гарч ирээд идчихвэл яана.
Аимхой би чинь ганцаараа аюул хорвог туулна шүү дээ. Яг үнийг хэлвэл би биш чи л айж байгаа юм байна штэ. За яах вэ? Хоёлаа байдаг хур тараад идэв шүү. Алтан муурхалтай дэлээд аюулын тохиог тоолгоё. Хөөрхийн үнийг найз маань хүнд өвчин нэрвдээд тун өрөвдмөр байгаа маань туслах хэрэгтэй тэр нь. Цагаас таажахгүй. Тааш цаах. Хожим дөрөх юм хорвоогоос хальчин шүү. Хинбэ? Алтан мургалтай. Хаалга. Аяа цацхан тааншин. Саялаа цаанчин таарч энэ дэргөө. Ирсэн. Тэгээд юу гэж? Хөөрхийн үнийг зүгээр үү? Үгүй. Зүгээр. Харин таны чинь бүр Ашигу анд найзууд нь хүрээд ирвэ. Унийг бүртэнд гойголтыг хүлээгээд байж гинүү. тэгсэн хүлээгээд чамгаа та энд байсан юм уу? Одоо хүн би унийг рүү уцтаад ирэх. Айну унийг чиний би дээрдсэн бол дэлдэн борын бүжингүүд рүү очихгүй болж яггүй аюул болох нь шиг байна шүү цаачна. Баярлалаа. Чангаа. Халтар үнийг одоохон хайртай хоёр бүжингийн чинь эгчин ясаараа их халамжлаад илгэндэн тэрх болно заяа. Ахтай баярлалаа гэж хэлдэг юм. Баярлалаа. Одоо би тийшээ онцгой хараад явах уу? Маргааш өдөр очие. Минь дамжуулаарай. Алуу анд найзууд минь ахаар сэлхэнд гарцгаа. Уралтай дуучны мань амрах цаг нь болчихсон байх шүү. Пууланууд ер нь яагаад тун их сандарсан юм бол? Гайхалч чаныг хараад гатаж орхишгүй санагдлаа. Хөх гээд ирсэн үнийг үнэхээр хууртай сайжирлаа. Сэжигтэй санагдаа авчих чинь. Сэрэмжтэй байх хэрэгтэй юм байна. Муу хоёр дийлдэн. Ажил нураах шогчээ. Өдгөө мосаг амтаа. Одоо хөлн одоо садгацгий. Бац. Бидний алга болчихоор энэ тэнгүү ирэл болж шилүүс ирсэн гарт орж шорингийн хадаас болд юм байгаа үсттэй. Одоо тэгвэл энэ хоёрыг яавал дээргүй. Та хоёрыг бид солилж явуулъя. Гэхдээ бор гэсэн газар бор, яр гэсэн юмыг яр. Алдаа гаргавал бүжингүүд чинь аманд орно гэж мэдэрэ. Хийснээр танил бай. Ташаалагтан бэлүүлэхийг хоолой нэрээр андгуулъя. Үнэг миний дуулахыг сонсоод үнэхээр уурсан тухайга баавганаас бусдад байдаг чадлаараа магц. Хийснээр минь хийвэл хөөрхөн хоёр бүжингийн чинь ганц ч усыг хүндэхгүй гэдгээс ганган сүүлээрээ андгаалчихъя. За, одоо заалцгаа. Энэ босгоноос цааш ихлээр инээж баясаж явцгаа.
Алуу. Шоо. Алуу. Шоо. Алаата. Алтан гургалтай айгуул. Ажиг сэжиг авсан да. Чи юм анзаарав уу? Гайгүй. Маргааш ирдгүй дуулж өгье гэсэн шүү дээ. Тэрээсээ гудлаа юм үгүй. Туулаа нодод ч гэсэн найдах хэрэггүй. Горгалтай. Гарын үсэгтэй. Арга зэг хичээл гихчиг. Амтан болгон үргээд ирлээ. Апргит яваач одоо. Ойрхон боллоо да. Холтайн явдлыг тэмдэглэж хусны шүс толгол ямрав. Маа нэг мо баага мэжсэн мо аратанг яаж ашиг уучраа яг би олцох шиг боллоо шүү. Хэрэг чи хэлдэ баага тохойгоо яг юу гэж ярьдаг үлээ? Ангро саксууд гэдэг шүү дээ. Гэмгүү цайлганч гэдэг шүү дээ. Өөр Бодол юурөөсөө ярдгүү гэдэг. нарийн энзэг гадна наа чинс байгаад байна да. Зэд мэхэн төлөө Арга ухааны төлөө. Ант нөхөртийн төлөө. Зарыг залина аннаштай гүрөөсийг амтай махыг зоглоод Харсан махыг зэрэг шоцсон махыг таасан артын хаатай нөхөрлөөд анхийг болно. Шаацгай би чадлаараа шагширч таан байла. Өргөс орчихсан юм шиг өвдөж байна гэж өгөх. Яа. За энтэд минь урдын дасгалаа амжилттай хийж байна уу да? Бид нар бүгдээрээ өвдчихсөн. Энэ зэргийн өвдөлт юухан байх вэ? Удахгүй идэгчгэн яг л бүгдээрээ алтан мургалтай шиг янзтай долдог болно. Дасгалаа цааш нь дараалаар нь сайн хийгээрээ. Амжилт. Баяртай. юу яцгаанда хонгороод нь Худлаа ярих хэцүү байна. Хоёр ч мөн чичрээд ах юм. Хамаг амтан халуураад хатгаач зарим авсан байх. сайн байна. Дасгалын цааш нь давтуул. Баригдах юм бол юу болохыг багцаалж байгаа ч та хоёр. Яв. Алтан уралдаан дуулах урд зүйн зөвлөгөө. Уулгийн хөтөн усанд хэдэн цагаарч зогс.
Бас өсөөр нь хоолойгоо 2 цаг жигнэ. Баавга анд минь яагаа? Бацаахгүй юм болоо юу? Алтан гурвалтай дасгал гэдэг арга завраар хичээлсэн чинь хамаг би ярцгнаад халуун шатаад үхнээ өнөг минь. Ямар арга? Энэ байна. Итгэх юмдаач итгэж дээ. Ингэж яаж болох юм бэ? Яасан? Юу болоо? Одоо тэгээд явц. Энийг уугаад үз. Хонхон журжур гэдэг хоолойны юм байгаа юм. 2-3 хаан балгахад хоггүй гэж орхиндоо. Хамаг би хонгороод халуурхан болчихлоо. Алтан гурвалтай яасан амиа боцсон шүү. Одоохоо яв баавга минь. Айн амттад дуулга ойлгохгүй юм шүүг. Илчил. Одоохон явлаа найз нь айн амттад хэлий. Шудраг амтэн гэлүүчи. Шулан болох чинь энтэй. Аврагчийн дүрд одоо хувирцгаая. Алтан гурвалтай одоо атганд минь орлоо гэсэн үг. Харин цаад мо хоёр дэлдгэрээ цагдаж байхаа мартав. Хэрэггүй үнэг минь. Авдан тэгээд тайлчихсан. Төлхүүрийг нь аваад амжгаа. Төрөвчөндөө хийчихсэн байгаа. Алтан гурвалтайнд очицгоё. Арга ухаан зарж байгаа. Ухаан санааг нь балартуулаад уутан дотор хич. Хонхон зүтүр гэдэг хоолой тустай юмыг үнэг надад өгсөн шүү дээ. Тэр цөмөрөө баярлах хэрэгтэй. Харин ойлгохгүй муу гурвалдаг. Тэр бүх хоёр туулайг одоохон явж байцгаая. Өнөг бүжингүний чигээд үннийг нь хэлэх аргагүй. Бүжингүүдийнхээ төлөө бүгдийг л нуугаад бас хас. Ямар ч гэмгээ байж алтан ургалтай яндаа. Бүх үнэн илэрх цагт баавга анд нь бас яандаа.
алтан гургалтай минь арай л гэж ажиллаж ирлээ. Аимшиг баавгаа тэргүүлээд аан амьтад айс сунаашаа явна. Өөр амьд гарын үсгтээ дуул гар явдаг гихчийг амтан болгоо эргэлж амь алдах шахсан гин. Ямар амар юм бэ? Яхаараа ингэдэг байна. Гаратын жигүүрдэн таныг алч мэдгээр уулзгаж байна. Өөдгөө баавга талхалаад өөрийг тань цансгааж байна. Одоо бүр шүүхэн явахгүй бол оройдож мэдгээр байна шүү. Яагаад тэд нар надад гомцсон юм бол? Явдал учрыг мэдмээр байна. За тэр шүү дуучин минь. Зан хөвгийг нь сансаад уурлаж хэлэнсэн олон амтан ухаанаа адчихсан яваа шүү. Инхрийнхэн дуучин минь одоо эндээс хурдан явцгаая. Бачид баавга юу нь юу сэдэ юм бол? Би тэр нь ямар гэм хийсэн юм бол? Явъя да. Уршигт мө баавгаа. Угаасаа танд дургуй шүү дээ. Аялгау сайхан хоолнд чинь атааргаж байдаг орлогч шүү дээ. Ашгүй нэг юм итгэв. Арын халан авцгаая. Амтыг мэдээчгүй. Алтан гургалтыг аваа явцгаая. Балт мө шоо. Бүр бүсэн таньлаа шив. Тэнд хаалга байна. Тийш явсан байж магадгүй. Алихгүй мө шоо. Олно. Явцгаая. Яа. Ослоо. Үнэг их чамда үнэхээр их баярлаа. Үнэг гихч минь одоо өрсөйг минь өгч болохгүй юу? Өөрийн тушаалыг биелүүлж өчнөө хотлоо хэллээ. Аймаг хамтдыг олиггүй муухай хурлаа. Хаашаач гар харахгүй хамсаатанд нь боллоо шүү дээ. Өглөө гэхэд сармагчин сайд өөрийн биеэр хүрэлцэн ирч алдар дуучин намайг аваад явах болно. Бүх юм дуусны дараа бүжингүүдээ аваарай. Алтан гургалдыг тэгээд яах юм бэ? Аглаг дуучингүй болох юм уу? Хөхөө болжмор шаацгай хөлдөө тэнэг баавгаагээд зөндөө дуучин байхад зөрүүтлээд тэнэггүй юу? Аль эсвэл их чинь амтд хоолныхоо жорыг бүжингийн шүүслэг махаар бүрдүүлж болох юм. Үгүй хэрэггүй. Үнэг таны хаарл болог. Үнэгчээ. Одоо энд гургалтай минь огт сандрах хэрэггүй. Шулуухан хэлгээд баавгаг би шудраг амтан гэж боддог байсан. Үнэхээр худлаа бийжээ. Үнэг чамд баярлалаа.
Зэлхэн хотойгоороо дуулахад ими зэзэс хүрээд үжиглэдэсэн зэлхэн хотойгоороо дуулахад ими зэзэс хүрээд үжиглэдэсэн Алтан хургалтай шууч аргагүй сайхан дууч юм аа. Одоо ингэж дуулаад яах вэ? Олон амтан сонсчихвол өлегтэй юм болохгүй шүү. Одоо дэрчиж мэднэ. Чи ч юм уу? Би ч юм уу? Чиний зовлон ойлгодгүй л яах вэ? Аргагүй юм уу баавга? Адгэн тийм да. Уралдаанд би оролцохгүй. Улаан нүрмэн шатаж байна. Уралдаанд чи оролцсноо. Учрыг би олно. Яаж оролцсон гэж? Сармагчин сайдад чамайг би сайн гэгчин ойлгуулад өгнө. Ингээд чи буруугүй болж эргүү баага илчлэгдэх бол. Алтан шаргал өнөгч аргагүй сайхан сэтгэлтэй юм аа. Би бүр сэтгэл хөдлөө бие барилгүй ойлгох нэ. Баярлалаа найзуудаа. Би ясаар болгоно. Инээс нэг балахчих. Үнэхээр сайхан тайвширдгийг. Өглөө босоод сэрэхэд чинь хэрэгтэй газар чинь нуусан байна. Тэнгүүд нь зүгээр идтэй. Алин энийг идчих. Өнөг чам хоёр нэг юм үрээд нийшээ явж гисэн. Юу юм бол? Тэс чин алтан гургалтай өвч байгаа юм. Маргааш түүний уралдаан дээр магад нэг хуйлдаан болох байх шүү аваа. Тийм бивэ. Тэрний учрыг олно. Цай гурлаа. Чимээг байгаарай. Чи улаан үзтэй шүү. Ирсэн болохоор хайрын жаахан даалав гэдээс үсийг мэдсэнгүй. Гэхдээ бүх юм сайхан байна. Нэрсэж яасан сайхан дэмсэ. Гүйтэр гүзээлсэн. Улаар зөндөө зугаалаа. Өдөх цаа гарсангүй. Хатин апрухта бацах. Ханог өдөрчөөдлөө. Уулсан тгшэрсэн. Удам сайхан хангаа байна. Тэнгэр яасан чаруухан цэнхэр өнгөтэй юм бэ? Гайхалтай сайхан нөлөө. Гайхамшигтай дуучин та нарын дунд байна уугүй юу гэдгийг би одоо тодруулах болно. Яасан трав ясныг ямар том шагнал хөдөөж байгаа би та нарт дээр гэсэн тэмцээнэ ингээд эхлэе.
та бүхний өмнө айн их дууч хөвчийн их хүчтэн хүрэн баавгааг урьж байна. Саммар жимсэнд дуртай би хүүха зүгийн бауланд бас дуртай хүүха яга зармин санахгүй л байна хүүха Хөөе, баавгата дуугаа дуулах болоогүй юу? Би дуулж байсан үдээ. Гэхдээ нэг л биш ээ. Одоо арай өөрөө дуулна биз дээ. Би ингэ дуулдаг шүү дээ. Цааш нь дуулах уу яах вэ? Хэрэггүй. Та өөр газар очиж дуул. Тэцээгүй юу? Ханаа намайг гоё дуулдаг гэсэн аль өвдөө. Би чи урдөө баавга. Бид нар зүгээр шууд дэмжижсэн бохгүй юу? Баавга дуулна гэж юу ах вэ? Бас хэм бодчих. Нэгэ чи намайг үнэхээр гоё дуулдаг гэсэн аль өвдөө. Хайршиж үзтээ баавга минь. Хайцруу намайг дуудаад байна. Өршөөгөөрэй сайда. Өөр газраас дуулж болгосон болов уу? Тайзан дээр дуулж үзээгүй болохоор таны өмнө сандарч магадгүй. Дуугаа эхлэхдээ би гурав тогшдог заншилтай юм л та. Ийм гимиг болгүй яах вэ? Ээлдэг гэдэгтэй минь тэгдэг. Баярлалаа.
хоёрыг бариад ав. Бити оруулаарай. Энд юу болоод байна? Ваа. Тэм юу өтөд. Жишээ. Сайда надад болох уу? Та бас дуусах уу? Яс юмн дээрээ би ч бас яг ингэж дуулж чадна шүү дээ. Алив таатай бол тэгээч лээ. Эмтэд бүгдээрээ сонсож байна. Яах гээд байгаа юм чи? Үнэгнээс утгааргүй дуулж байна шүү. Энэ миний шав. Тийм баха. Даанчгүй дуулсан юм. Би бишээ сайда. Энэ ма тогшоод та тогшоод үз. Гурав тогшоорой. Хүй. Энэ дуулсан мод байна. Үнэх та бид нарыг уурсан байж тээ. Үгүй. Би биш. Үгүй. Би хураагүй. Ант найзууд минь сонсож бай. Үнэг чон хэрэг 3 нийлж хагаад алтан гурвалтайг худал үгээр хуураад унтуулж байгаад модны хонгил хийчихсэн. Үнгийг тогсоход алтан гурвалтай дуулна гэж ярьж байгааг манай хоёр бүжин сонссон байлээ. Тэгээд миний хоёр бүжин надад хэлээд би танарт одоо энийг ярьж байна да. Ийм үж бас бэдгаа. Алтан гурвалтай гараад ир. Амьтд минь цөмөөрөө сонс. Алтан гурвалтай дасгал гэдэг дуурамч зарыг зохион байгуулсан хувилдагчд энэ байна. Барай даа. Ойлголоо. Алтан гурвалтай дуучин аргагүй сайхан дуучин юм аа. Алив аллаг цэцгэн хэлхээс аваадэр. Олон амьтд минь уушлаарай. Онгороо сагсуу зангаасан болоод алтан гурвалтай дууцнаа алдах шахсандаа харамсаж байна. Дэлтэн борынхаа бүжингүүдийг магтъя. Тэд нар л үүнийг илчиллээ шүү дээ. Гэхдээ чон үнэг хэрэг гурваа уучлаад энэ удаа ойд нь үлдээчихв. Тэгээ